Миний амьдрал яг л кино шиг байсан. Гэхдээ Коби л миний амьдралд кино шиг түүхийг бүтээж өгсөн. 16 настай Камерунаас Америкт ирэхдээ би нэг ч англи үг мэдэхгүй, нэг ч Америк хүн танихгүй. Хипхопоос өөр Америк соёлыг бараг л мэдэхгүй байлаа. Хүмүүс миний талаар ихийг сонссон ч ямар хуу галзуу түүхээ гэдгийг нь бүрэн ойлгодоггүй байх. Флоридагийн дунд сургуульд тоглох урилга авахаасаа ердөө 3 сарын өмнөөс би сагсан бөмбөг тоглож эхэлсэн юм. Би тогож чадах ч бөмбөгөө олигтой барьж залжиж чаддаггүй байлаа. Анхны бэлтгэл дээрээ аимшигт тамуу байсан учраас дасгалжуулагч намайг заалнаас хөөж байв. Би юу хийж байгаагаа мэдэхгүй, хит турхай, хит зөөлөн, хитрхи түүхийн юм бид байлаа. Гэхдээ хамгийн муухай нь тэр биш байсан. Манай багийнхан бүгд намайг шоолж инээлддэг байв. Яг л дунд сургуулийн кинон дээр гардаг гадуурхагдсан жаа шиг мэдрэмж төрдөг байсан. Дотор байрныхаа өрөөнд би ганцаараа уйлж суун. Би энд юу хийж байгаа юм? Би тоглож чадахгүй юм байна. Гэртээ хармаар байна гэсэн бодлууд хар дарсан зүүчиг өдрүүд тэндэл өнгөрсөн. Нэг орой өрөөндөө Лил Вэйний дууг сонсоод сууж байтал намайг шоолж байсан хүүхдүүдийн тухай бодогдов. Тэгээд миний дотор ямар нэгэн зүйл асах шиг л болсон. Шар хөдөлж тэдний буруу байсан гэдгийг нь харуулахыг хүсэх хүсэл маань ориглов. Тэгээд зааланд үлдээж бусдаас илүү хөдөлмөрлөдөг болж эхлэв. Тэр өдрөөс хойш заал руу орсон бол гарахаа мэдхээ байж аажмаар самбар доорч сайн тоглодог болсон. Гэхдээ шидэж чадахгүй хിവэр л байлаа. Нэг орой би YouTube үзэж суухдаа 3-аас яаж шидэх вэ, хэрхэн сайн шидэгч болох вэ гэж бичсэний устгаад цагаан арснууд яагаад сайн шиддэг вэ гэж хайлтаа өөрчилснөө сайн санаж байна. YouTube дээрх үл таних цагаан залуу миний анхны шидэлтийн багш болсон юм. Та нар намайг тоглож байна гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ энэ бүхэн үнэн шүү. Камерунд би NBA бараг үзег үссэн. Нэг ч NBA-ийн тоглогч мэддэггүй л байлаа. Манайх зурагтгүйдээ биш зүгээр л ээжээсээ зөрөөд оройн цагаар сакс үзэх боломж надад байгаагүй юм. Америкт хүүхэд нас амархан байдаг бах. Харин Камерунд тис үр. Би унтан хичээлээ хийн өөр юу ч мэдэхгүй найз нөхөдчгүй хүүхэд байсан. Тэгээд томрох тусам ээжээсээ нууцаар хүл бөмбөг тоглож найзуудтай болж эхлэв. Найзууд маань Жоул ээж чинь ирж байна гэхэд хамаг хурдаараа гэрлүүгээ гүйж ороод пүүзээ нууж ширээний ард сон өдөржин хичээлээ хийсэн мэтээ дүр эсэгдэг байв. Харин NBA-ийн ертөнцтэй би 2009 оны финалаар танилцсан юм. Lakers Orlando Magic тоглож байлаа. Өмнө нь тийм зүйл огт харж байсангүй. Тэдний хөдөлгөөн, биеийн хөгжил, талбай дээрх өөртөө итгэлтэй байдал. Миний харж байсан хамгийн лаг зүйлс тэндэл өрнөж байсан юм. Тэр үед би яг тэдэн шиг болмоор байна гэсэн бодлыг дотроо тээж сагсан бөмбөгийг сонирхож эхэлсэн. Би бүтэн жил шахуу ээж аваасаа сакс тоглохыг гуйсан. Тэд надад хэлэхдээ Камерунд сакс тоглодог хүн бараг л байхгүй, ядчил волейбол тоглол гэдэг байлаа. Тэр үед интернетээс Америк хипхопыг дөнгөж сонсож эхэлж байсан үе. Хипхоп хөгжим Коби Брайант бол намайг Америк соёлтой хамгийн анх танилцуулсан хүмүүсийн нэг. Би гэрийнхээ хажуугийн талбай дээр тоосох шидэж байхдаа Коби гэж хашгирдаг байснаа тод сандаг. Үнэхээр инээдтэй. Шидэлтүүд маань тэр үед цагирагч хүрдэггүй байсан шүү дээ. Гэхдээ би өөрийгөө Коби шиг төсөөлдөг байсан юм. Тэр үеэс 7 жилийн дараа Кобигийн эсрэг NBA-ийн талбай дээр тоглож эхэллээ. Үүнийг л би кино гэж хэлээд байгаа юм. YouTube үзэж зааланд амьдарсаар энэ лигт орсон маань үнэн шүү. Бүх зүйл дэндүү хурдан болсон болохоор заримдаа өөрөө ч хидэгдэггүй. Миний амьдралын хамгийн гайхалтай мөч Коби зодог тайлхаа зарсны дараа Филид хийсэн сүүлийн тоглолт байлаа. Тоглолтын дараа би дуулзаад би түүний гарыг нь чангатхан 7 жилийн өмнө би чамаас болж сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд шидэх бүртээ Коби гэж хашгирдаг байлаа гэж түүнд хэлв. Тэр над руу харан инээмсэглээд залуу минь хичээгээд бай, хөдөлмөрлөөд бай гэж хэлсэн. Бүгдийн хэлдгийг л хэлсэн. Гэхдээ миний хувьд бол мөрөөдөл билсэн мөч яг тэр өдөр байлаа. Видео тоглоомын дүр бодит амьдрал дээр гарч ирээд надтай ярьж байгаа юм шиг. Би тэр үед нэг зүйлийг ойлгосон юм. Мөрөөдөл гэдэг хол байдаггүй. Харин бууж өгдөг хүмүүс л түүнд хүрдэггүй юм байна гэдгийг. Надад кино шиг амьдралыг бүтээж өгсөн YouTube-ийн үл таних цагаан шидэгч Коби нарт би амьдралынхаа туршид талархаж явах болно.